За сайн байцгаана уу? Миний влогт тавтай мөрөл өнөөдрийн видеогоор би та бүхэнтэйгээ жигнэмэг хийх гэж байна. Овьёостой жигнэмэг. Карантин эхэлснээс хойш би овьёостой жигнэмэг хийх амар хүссэн. Тэгээд яагаад хийхгүйсэн бол мэдэхгүй. Тэгээд өчигдөр дэлгүүр гарч хүнс цуглуулахдаа хийх орцсонд авсан. Би одоо нэг тиймэрхүү жигнэмэг талахын төр хийхдээ нэг сайн биш. Гэтэ оролдож үздэг. Тэгээ энэ удаа ямар болох нь харъя. Гоё болох. Нэг хэцүү биш санагдсан. За тэгээ одоо орцгоодаа гаргая. Борлсон чихэр нэг аяга зөвлөрсөн масуул ийм юмыг гараад авсан. Борлсон чихэр хав сайд гинэ. Тэгээд масуул юм байгаа. Мэдээж энэ хэрэггүй юм байна. Baking soda. Тэгээд хоёр аяга. Би шууд хийдэг obvious. All purpose хүнд зориулсан гол. Тоос. Chocolate, шоколад, жижигхэн шоколад. Тэр шоколаднууд нэг өндөг хөвчөнд байгаа. Тэгээд ванила. За, өндөг гаргадэрээ. Өндөг. За бүх орцнуудаа бол гаргачлаа. Энд ингээд гаргачлаа. Зааврууд нь овно 350 Fahrenheit дээр халаагаад in large bowls stir brown sugar butter until blended. За, bake 350. За надад энэ хэрэгтэй болно. Хин орцоодоо хэмжих. Надад энэ хэрэгтэй болон юмнуудаа хэмжихэд тэгээд ийм аяга. Stir brown sugar butter blended. Энэ борлсон чихэр нэг аяга хагас. Борлсон чихэр цагаанууд бол эрүүл мэндэд ач тустай байдаг. Цаас. Эрүүл мэндэд сайн гэж сонссон. Зунгаарлцсан юм байт юм ээ. Нэлцэн хаа. Юу бэ? Энийг масл нэг аяга гэхээр энэ л хэмжихгүй бол надад өөр юм байхгүй. Тэгэхээр юу ямар их масл вэ? Нэг аяга. Яагаад юм масл хурж их хурж байгаа юм бэ? Маслаа энд хийчлээ. Одоо тэгээд дараад ухаад нэг аяг мөн харъя.
Оо яг нэг аяг шүү дээ. За. Энэ хоёрыг хойлоо. Stir brown sugar and butter until blended. Манайхан анх удаа хийж байгаа болохоор жоохон тийм байгаа. Жижиг чинь тэгэхээр энэ хөл юм байна. Нис гаргаад. хөл гэнэ. Энэ чихэр масла хоёроо. Юу бологтой гэж. За одоо юу лээ? Одоо stirring vanilla and egg until light and fluffy. So 1 egg, 1 teaspoon of vanilla. Indugo halaa. Teaspoon of vanilla extract. Мөрчхөрлөг өнөртэй. Тэгээд за одоо энийг ашиглаж болох юм байна. Whisk. I'm not a fan of the color, but it's okay. Өнөөдрийн дасгалаа би нэг хот хийж байгаа юм шүү. За. Light and fluffy болчихлоо. Тэгээд stir in oats, flour, baking soda and salt. Stir in chocolate chip. За. 2 аяг овьёос. За хэрэгж дууссан юмудаа буцаад чий. Тэгэхгүй бол ингээд замбрааг болохоо эргээд бодлоод идэв. Аяануудаа хийх юуг нь угаалтар тэгээд. За, нөгөө масл хийсийг өөр. 2 аяг хийм чинь тэр хөтлөө. Хийлээ. Нэг аяг. За би сая гурилаа хийсэн, овьёосоо хийсэн. Одоо болохоор яна 1/4 нэгний дөрвийг цааны албанаас халбаны нэгний дөрвийн хэмжээтэй давс хэмээн. Нэгний дөрв. За. Баг зэрэглэсэн. За. Нэгний дөрв гэхээр нэг энэ л хот. Тэгээд 1 teaspoon of baking soda.
энэс нэг цаг нэг тэгээд юм би 무슨 хоорондоо богинохгүйж байгаа юм шиг. Бэлээсэн бол гараараа утгач болдог. Юу бүгдийн зүйл хэмжээгээр байсан. Тэгэхээр болсон. Ерөнхийд илүү нэг хүмүүс биш байна. Илүү жинтэй ерөнхийд бэкерийн хэлээр гээд богинорч байна. Сонирхолтой л. дахиад баг зэрэг ингээ утгач. За энэс нэг аяг гэсэн. Шоколад. Би энийг хэрэглэхдээ за энэс нэг аяг гэхэр чинь за нэг аяг. Тэгэлж дууссан угаалт төрлөө. Энэ бол иймэрхүү харагдаж байна манайхаа. Одоо энийг нөгөө нэг юу яагаад болоо шүү дээ. Өөрөөр хэлбэл хоолны албагаар дүүрэн ав гэж байна. Хоолны албагаар дүүрэн. Тэгээд гарын дээрээ хүртэлж дээ. Энэ нэрэн сонирхолтой юм шүү. За би жигнэмэгтэй ингээд бүрэн хилчлээ. Танд харж байгаа шиг. Тэгээд одоо л огно 350 дээр халаач байна. Халаачаад жигнэмэг хийгээд тэгээд 10-аас 12 минут эсвэл алтан шаргал болсон жигнэмэг хийм байна. За ямар ч байсан энэ эдийг хийгээд үзье. Тэгээд ямар үр дүн гарах нь харцгаая. Агуулгаж байгаа бас туршилттай да. Гэтэ зүгээр хөө их амар хэцүү байсан. Дээр хийсэн кексийг бодвол амар юм байна. За юундаа
овондоо хий. За жигнэмгээ хийгээд 1 цаг өнгөрлөө. Тэгээд одоо амсаж үзье. Миний дуртай хатуу жигнэмэг болсон байна. За тэгээд. Ямар гоё амттай бэ? Яа бүр ань гоё. Заавар дээр 10-аас 12 минут гэсэн байсан. Би ихтэй өөрийгөө хатуу бичэн дуртай гэдэг мэддэг болохоор 20 минут байлгасан. Тэгээд үнэхээр гоё болжээ. Үзсэн та бүхэнд минь маш их баярлалаа. Энэ бичээнийг хийж үзхийг хүсвэл энэ видеог дагаад болон эсвэл би description хэсэг дээр линкийг ширхчихье. Тэгээд та вебсайт руу ороод хийж үзэж болно. Энэ айгу гоё юм байна. Дэлгүүрээс би бичээ авах. Энд дэлгүүрээс бичээ авах нэг дуртай биш. Амар чихэрлэг байгаад идэг. Тэгээд өөрөө юм Овьёостой бичэн хийж идэх хийг айгүй хүсчихсэн. Тэгээд гоё юм байна. Өөрийн гараар хийсэн юм тэгээд илүү гоё амтагддаг болохоор гоё байна. За тэгээд бичлэгийн минь үзтэгт баярлалаа. Лайк, comment, subscribe хийхээ мартаваа. Тэгээд дараагийн бичлэгээрээ түр уулзтлаа. Баяртай.